Мотоцикл ундаггүй малчин өнөөгийн нийгэмд ховорцсон. Монгол орны өнцөг булан бүртээ хятад мотоцикл иргэдийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болоод байгаа юм. Харамсалтай нь хятад мотоциклоос үүдэн амнаас алдах иргэдийн тоо жилээс жилд өссөөр байна. Хятад мотоциклийн импортыг хориглох тухай асуудал үе үе яригддагч өнөө хүртэл энэ асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Өнгөрөх 2016 онд мотоциклтэй холбоотой 449 осол хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэжээ. Ослын улмаас 64 иргэн амнаас алдсан бол 400 орчим иргэн хүнд хөнгөн байдлаар бэртэж гэмтсэн дүмэд байна. Энэ бол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн албан ёсны тоо юм а. Үүний цаана бүртгэдэггүй хичнээн осол хэрэг гарсан тодорхойг байгаамаа. Улсын хэмжээнд жил бүр зам тээврийн ослоор 350-аас 400 орчим иргэн амнаас алддгийн 20 шахам хувь нь мотоциклийн ослтой холбоотойгоор амнаас алддаг гэнэ. Гарч байгаа ослуудын ер нь осол хэрэг дээр очиж байгаа нөхцөл төр бол обууд гарсан, араа монгарсан. Ингээд тухайн одоо мотоциклыг унж авч байгаа жолооч мань өөрийнхөө амь насыг алдсан. Хамгаалах малгай зүүж хэргэлдэг. Дээрээс нь хурд хэтрүүлсэн маш хурдтай явдаг. Тэгээ нөгөө ямар ч зам хөдөлгөөнд одоо оролцох дөрмийн мэдлэг байхгүй. Тээвэр эрсдлийг одоо яг өөрийнхөө амжиргаанд ашиглаж сурсан учраас л яг одоо гинтийн саад болжгүй ослоосоо зогсоо хангамж авах буруу авсан. Урд орон зовирсан гэх юм уу. Гих байдлаас ослууд бол нэлээдгүй байна. Гайлын байгууллагаас гаргасан мэдээгээр бүгд найрамдтаар тулсаас жил бүр 23-аас 25 орчим мянган мотоцикл импортоор орж ирдэг гэнэ. Жил бүр 50-аас 70 хүн мотоциклийн ослоор амнаасаа алдаж байхад шийдвэр гаргачиж импортын асуудлыг тэмрэх болоод байгаамаа. Тухайлбал улсын хурлын гишүүд засгийн газрын сайд нар аймаг сумд яваагаар төрүүлсэн бүх мордын байнд хэдэн 10 мотоцикл өгдөг уламжлалт хүртэл тогтоод байна. Хэдийгээр иргэдийн өдөртмөн хэрэглээ байж болохч амь насанд нь аюул занал хэл учруулах болсон хятад мотоциклийн импортын асуудлыг ойрын хугацаанд шийдэх шаардлага үүсээд удаж байгаамаа. Тэгэхээр хоригдох асуудал бол Монгол улс 1997 онд дэлхийн худалдааны байгууллагад нэгдэж орсон. Тэгэхээр дур мэдэж нөгөө янз бүрийн бараа бүтээгдэхүүнд өөрөө дүрм журм тогтоож импортлохыг хориглох асуудлыг бол одоо Монгол улс өөр хүлээжтэй юм байна л да. Тэгэхээр энэ дээр бас давхар дугуй тээврийн хэрэгслийн олон улсын конвенц гэж юм байдаг. Тэгэхээр энэ дугуй тээврийн хэрэгсэл ямар шаардлага хангасан байх ёстой юм бэ гэдэг энэ конвенцтэй нэгдэж орсон тохиолдолд энэ чанаргүй бараа бүтээгдэхүүн дээр энэ нэг босго тавих асуудал давхар тавигдчихна. Тэгээ энэ конвенцэд нэгдэж орсон тохиолдолд бараа бүтээгдэхүүн тэр чанаргүй мотоциклд чанаргүй сэлбэг хэрэгсэл дээр хориг тавих асуудал одоо бид манай улсын хувьд бол нээлттэй болно гэсэн үг. Өнгөрсөн жилүүдэд шинжлэх ухааны технологийн их сургуулийн харьяа механик инженерийн сургууль замын цэдийн газар авто тээврийн үндэсний төв зам тээврийн яамд хамтран хятад мотоциклийн эдэнг сэлбэг хэрэгсэл чанарын шаардлага хангаж байгаа хэсэг тал дээр томоохон судалгааны ажлыг хийжээ. Импортоор орж иж байгаа мотоциклийн сэлбэг хэрэгсэл тэр дундаа хайлшаа обууд бүхэд уг нь Монгол улсын стандартын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Ийм сэлбэг хэрэгсэл болоод мотоциклийн импортын асуудлыг эргэн харах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Төр зэсэг үүсэж байгаа асуудлыг хэдийн хугацаанд шийдэхээс үүдэн амнаасаа алдах Монгол залуусын тоог бууруулж чадах юм а. Нөгөө талаас мотоциклыг өдөртмөн хэрэглээнд хэрэглэж байгаа иргэд өөрсдөө амнаас эрүүл мэндэ бодож хамгаалтын малгай өмсч ялгуулах бартаа сад багтаа замаар хурдаа тохируулалтанд зорчих нь чухал болоод